За та бүхэндээ өнөөдөр салаатаар мэдчилгээ твшүүлээ. 6 сарын 28-нд энэ салаатныхаа доод талбын энэ хуванцар саваа ингээ хийгээд өгсөн болохоор услахад айгүй гоё. Энэ салаатны навчин ингээ шороо болоод байхгүй. Ингээд хараа услахад ингээ навчин шороо болохгүй айгүй сайхан талтай. Засраар ингээ явчихна. Ингээ дандаа битүү юм хуванцар савныхаа дунд талыг ингээ тайраад ингээ салаатандаа юм юу хийж өгсөн. Ийм их зүгээр. За салаатаа тэгээд нэг хөлөмжөнд байсан салаатаа өчигдөр ингээ савнд тэгээ зүвчлээ хөө. Хөлөмжөнд урахгүй ингээ сунаад тэгээд нар үзэхгүй тэр доор тэгээд харан зэрэг ингээ гаргаад ингээ зүвчгсэн. Тэгээ яаж урах нь цөмбөрө харнаа. За энэ рүү бас юу салаат хийсэн. Салаат навч хараа ингээд албаагаад ингээд айгу том ургаад ирэхээр энэ гадна талд нь энэ усны сав их зүгээр навчин шороо болохгүй гэсэн юм байна. Энэ жил өгөрцөн идэх гээд нэг дүр хийцэн чи гараад ирсэн шүү. Өгөрцөний өрнөд хөрхөө. За энэ рүү бас салаатаа хийгээд өчгсөө хөө. Тэгсэн чи ингээ гараад ирсэн байна. Одоо энийг аваад зарим нэг нь авахгүй бол энэ айгүй шигүү байгаа үсттэй. Аваад тэгээд одоо өгөрцөнийхөө хажуу тал руу хийж өгөх юм яа. Тэгэхээс дэгч бодож байна. За энэ тайраад нөгөө сугнаас наасан өгөрцөгийг шигтгсэн чи ингээ өөрхөө ургаад ирсэн би. Цэцгийн одоо энэ цэцгнүүдийг авна. Аваад тэгээд цааш нь ургуулна да. Тэг хараад одоохондоо авахгүй л байна. Өгөрцөн нэмээ үнц нь гараад ирчих. Шороо хийж өгөхгүй бол өгөрцөө бас сайн ургаж өгөхгүй байна хөө. За тэгээд энэ салаатаа үзүүлэх гээд би байгаа шүү. Энэ хөлөмжөнд байгаа энэгээр байгаа салаат нь бас яг хөө бас нар үзээд арай гайгүй болохоор наваагүй. Тэгэд энэ завсар байсныхаа авцсан. Тэгэхгүй бол энэ лойлны халахлаад нөгөөх нь нар үзэхгүй. Тэгээд эндээс ингээд лойлны дороос тэрий чинь салаатаа авч идэхэд айгүй хэцүү байгаа юм чи. Тийм болохоор н зэрэг авцсан хөө. За энэ рүү дахиад ингээд сугнаас нь гарсан юу өчигдөр аваад ингээд шигтгцээ хөө. Шоронд ингээд шигтгээд өгцөө. Лойлоо. Эднэрийг бол бүгдээ шигтгцэн бол бүгд ургах байлаа. Тэгээд одоо талбай байхгүй болохоор шигтгсэнгүй хөө. Энийг хэсэг газар ингээд шигтгцээ. Одоо харин тасалгааныхаа лойлнаас авч шигтгээд өвөл ороолоо зүгээр юм уу гэж бодоод шít. Тасалгааныхаа лойлнаас авч шигтгэн гэж бодож байна. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй.